Монголчууд 3.5 сая одоо хүн амтай цаашаач манай хүн ам өснө гэж боддог. Тэнгүүт одоо ингээд те бидний үр хөхөд би залуу хүн ирээдүйд үр хөхөд гаргаад. За тэнгүүт тэр гарсан үр хөхөд маань ерөөсөө өөрлөлдөх юм байна гэж би юу ойлгоод байна. Тэгээ бид нар уг нь бол өөртөө биш авлагатай амьдрах хэрэгтэй. Яагаад гэж те өнөөдөр би нэг л жишээ хэлье. За оюу толгой тэр нэг парк байгуулсан байлээ. Тэн дээр нэг Ятинто гэдэг ингээд нэг тэгэхэд тэндээсээ гарч байгаа ус нь хүртэл ингэж оргилж гараад буцаад доошгоо. Амар харамж гарч байгаа байхгүй. Тэгтэл өнөөдөр тэр тэгэж нэг биднийг хулигцсан нэг хүүхдийн парк нэг жоохон юм хийж өгөнгөдлээ. Тэрний загвар асар их баялагын маань цүлмөөд хулгайлаад явж байгаа гэдгийг би бол хэлмээр байна. Тэгээд бидний те за яг тэр газрын доорх баялгаа бай гэхэд бидний хундны ус маань одоо хэр хомсдож байгаа байлээ те. Дэлхийн нийтийн судалгаагаар тэр усны хомсдол ямар ихэд хүрсэн билээ. Тэгэхэд бидний усыг те өдөрч хичнээн тоо секундэд хэдэн тооныг хэрэгэлдэг гэсэн судалгаа байдаг. Тийм судалгаа бол байдгийн байлээ би харсан. Нарийн таг санахгүй. Гэтэл өнөөдөр тэ уух усын манд булаачаад, баялагын булаачаад тэ биднийг ингээд өрөнд оруулчаад ингээд пэдигээд идэг тэр гадаадахныг хөөж гаргая л гэсэн тийм зориг байгаа. Ерөөсө хөөж гаргая ард түмээ нэг дээрээ тэ бид нар бол ядуу амьдрах ёсгүй ард түмэн шүү. Тэ баяна байг бид нар хизээч ядуу зүдүү амьдрах ёсгүй хүмүүс шүү. Тэ өдөр өдрийн хоол биш тэ зүгээр тэ өвөг дээц манд бидэнд хэдэн 100 жилийнхэн баялагийг газар доор үлдээгээд миний хүүхдүүд цаахан идэж ууж амьдраарай гэд дайтаж байлдаа тэгэж агуу үнцнэрээ олцсон юмыг бид нар өнөөдөр хайрлахгүй хамгаалахгүй лөөрчингуудаа зогсоохгүй бол ингээл бид нар өөртөө үлдэх нь шүү өөртөө хохирох нь шүү өглөгч хүн өөртөө хоосон болох нь шүү гэдгийг л хэлмээр байна. За баярлаа. За өнөөдөр ингээд турд ажиллаж байгаа саал ордон сууж байгаа хүмүүсийг чи юу гэж боддог вэ? Гэхдээ би ерөөсөө угаасаа шулуухан л хэлээ лөөрчингууд л гэж боддог. Сайн муу тэг би ч гэсэн алдаатай хүн штэ. Яг би ч гэсэн яг шухал хүнийг хэлэхэд амьдралынхаа үед хулгай хийгээгүй ингээ өдийн насндаа хүрсэн гэж байхгүй. Гэхдээ төрд ерөөсө хулгайч байж болохгүй шалтгаан төрд хулгайч болвол төмөө олон тэр чигээрээ хулгайч болно. Өнөөдөр идэх хоолныхоо төлөө талх хулгайлж байгаа тэр хүмүүс тэ идэх хоолныхоо төлөө тэр талх хулгайлж байгаа хүмүүс үнийг хэний буруугаас болж байгаа. Төрд гарсан том хэмжээний лөөрчингуудаас л болж байгаа. Гэтэл өнөөдөр тэ би сонгон хайрханд үрэгтнэр нүүрс идж байгаа хүүхэд олж харлаа. Тэ за хулгайчууд нүүрсийг зараад тэ ингээ мөнгө олгож иддэг бол үнэхээр Монголын нийгмийн сонгон хайрханд үргийн Пуужингийн цэргийн ангийн тэр найдас өрөнгийн нийтийн байранд тэ Баян онгор их дөрөв хүүхдээ хамгийн бага хүүхэд нь намайг ээж нь ингээ барилгын ажлыг авч тэгсэж ингээл нүүрс идэл ам нь тэр мэдээж жоох хүүхэд болохоор нүүрсээ хоолоо ялахгүй л бах. Гэхдээ тэрийг хараад миний зүрх сэтгэл бол үнэхээр өмөрсөн. За арай штэ те баяна байг ядан штэ нялхнат хүүхдээ нүүрс идвэл гүүхэн шиг амьдрчмаар би бүр гайхсан штэ. Хулгайчууд дээр нь нүүрсийг хувааж идээд нялх хүүхдүүд боддоороо нүүрс идэж гин гэж харж байгаа. Тэгээ энэ бол Монголын имигнэш шүү ард түмээ. Өнөөдөр тэмцэхгүй бол үр хүүхдээ чинь толгой дээр чинь эднэр яаж даварч мэднэ. Тэ олонний хүч оломгүй далаа ивч хаазгаа бууг барина. Тэ ингэж л хэлмээр байна. Баярлаа.